Зохиолч Цэндийн дорж готов. Зодон хошин өгүүлэг. Тэр жилийн намар юмсан цагаан гэгээ тасрах хэрд найр хавтгаарч дордив гуайн 6 хант овлзж эхэлвэ. Зүүн талын жижиг бор герт босч сууж гарч орон өдрийг барсан соном эмгэн дордив гуайн үүдийг сөхөөд "Хүүхэд минь, аль өглөө уулууд хөөчгсөн энэ олон хотын хонь мал эзгүйдэж байгаа юм биш үү?" гэж толгоогоо бөнжигнүүлэхэд гэр дотроос нэгэн найрчин "Энэ сономгой аяга тагшим тайван балгуулахгүй яасан лайтай жавханцвэ. Цаан чин хавийн чон тарвганы маханд бологдож үхээд бараглсан. Үлдсэн ганц нэг боохо намрын тарган хонь харавтаал огж байна гинлээ. Ой, сономгой минь, та хичнээн жил амьд явхуйд одоо жарга нам бойдлоо суугаад бидэнтэйгээ навс цэнг" хэмээн уярлын нулимс мэлтгнүүлжээ. Энэ зуур дордив гуай сөнчний чихэнд хушуугаа наагаад тухраагаа шавдуухан, ялангуяа арх амсахгүй гадуур тогжгоноод амтэн үүмүүлээд яваа энэ соном чавганц мөн гадаа барилдаад байгаа хадлангийн багчуудад архиан айргаар цайлгаад хулаар өгөөтгөх. Манай найран дээрээс эрүүл хүн харвил ястай гутам шиг. Заазгадсан нэгнийх нь бол өврөөд нь айраг арх хулаар нь юулэгтэн гэвэ. Дуу намдаж дуграа барих үесээр шал согтуу нэгэнэр шүдэн хавирч аманда хэн нэгнийг басамжлан харааж гарлаа. Тэгснэ суудалтан өндөлзөж "Дондог! Хой дондог!" гэж замдчив. Дондог хэмээх нь өөр нэг өвгөнтэй хуужлаад эргэж харсангүйд шүдэн хавирагч согтуугийн шарн улам гоцоож "Дондог! Хой навшаа!" гэж омогдлоо. Адарсан эсхийг бүүмэд нөгөө дондог хэмээх чинь анзаарсан чгүй. Шингэтэл сайхэр босон харайнгууд арх сүгэнсэн авраг том агарууг өшгөлөөд онхолдуулчихваа. Гэрээр дүүрэн арх мэлс хийтэл урсаж манер өндөр дуугаар "Муу дондог навш! Чи банхаан гомбоод харж яриад над руу харж ярьсангүй" хэмээн зодон үүсгэхэд агсам тавих аян шалдаг хайн өндөлзөж суусан найрчид ах дүү амраг садан гэж ялгалгүйгээр гарынхаа захтнаг гаргажээ. "Хэнхэр доржиг хүл" гэж бархирсан дордив гуайн дуу овоорлцсон хүмүүсийн дороос дарагдсан ишиг орилох мэт бүдгхэн жангинахыг хэнхэр дорж бүр түр сонсоод "Яана гинэ мо донхор, алив та нар зай тавиад орх. Би донхор дордивт таарсан тангийн хүртээгээд өгье. Хуучин овоохооныхон утаатай модонд будаг түрхэж шинчилсэн болоод шар ус будааны архиар амтэн ах дүүг шахаад нэг их гийгүүллээ гэж бодоо юу" гэж тачганлаа. Хэнхэр доржийн хэлдэг түмэн зөвөө. Энэ бол найр биш. Зөвхөн юм олох арга зал. Гэрээ мөнгөөр милаалгах гэсэндээ энэ мо дордив бидний хөдөлмөр өдрийн хөлс буухыг хүлээж найран хичнээн удаа хойшлуулж бид бүхнийг чилээлээ. Гавлын хаг ярвал таарна гэж ташуур өгсөн хүн бол мөнөх томоотой дондог байсныг зодон үүсгэгч хэнхэр доржид анзаарах сүхээ байсангүй. Харин дордив чи аан гэж вэ? Би чамд нэг юм хэлье. Чи нэг муу найр шиг юм хийж их олзолж байх шив. Харин чи өөрөө айлын найран дээр хүмүүс ийм ч хонь аваарай.
Тийм ч үхэр аваарай гэж мэлаахад дордов чи сохор самбай бариад амтны шууганыг далимдуулан юу ч амлаагүй хэрнээ. Аваарай гэсэн ганцхан үгийг чангаар хашгирч үхсэн муу цаль гаргаж байдгийгаа хүн мэдэхгүй гэж сандгүй гэж ханхалцлаа. Энэ шөнийн найрны нэг онцлог гэвэл өөрөө өөрийнхөө хурууг андуураад хадчихсныг эс тооцвол хэн нь хэнийгэн нуляв гэдгээ мэдээгүй учраа хожим хойно хонцогнох явдалгүй хоёр дахь өдрийнхөө найрыг үргэлжлүүлжээ.